За сайн байцгаана уу хүмүүстээ. Оюуны ирээдүйд тогтмол сургуулийн Монгол хэлний багш Долгор байна. Өнөөдөр 7 дугаар ангийн Монгол хэлний хичээлээр эс эрдэнийн Алтай аян замын тэмдэглэлийг уншиж судалнаа. Энэ хичээлээр та нар аян замын тэмдэглэлийг задлан шинжлэх аргад суралцна. Өнөөдрийн хичээлээ дараах 4 зорилт буюу 4 алхмын дагуу явуулнаа. 1-р аян замын тэмдэглэл бүхий эхийг уншиж ойлгон үгийн утгыг тайлбарлана. 2-р эхийг бүтцээр буюу цогцлбороор задлан гол санааг тайлбарлана. 3-р эхэд буй сонин содон төрслийг тайлбарлах. 4-р эхэд зохиогчийн үнэлэмж өнгө аяс хэрхэн илэрснийг ойлгох болно. Дараах зургийг сайтар ажиглаарай. Мөнх цэстэй өндөр сүрлэг булсыг хараад чамд ямар мэдрэмж төрж байна вэ? За магадгүй зарим сурагчдад хөдөө нутгийн амар амгалан байдал мэдрэгдэж байгаа байх. За эсвэл өндөр сүрлэг цастай булсыг хараад маш их хүйтэн сэрүүн жихүүн амьсгал мэдрэгдэж байгаа гэх мэтээр янз бүрийн мэдрэмж төрсөн байхаа. Бид байгалыг мэдрэх тусам бидний сэтгэлийн орон зайд их орон улам ихээр багтдаг. Бид өнөөдөр эс эрдэнэ гуайн Алтайн улсаар аялсан тэмдэглэлийг уншиж задлан шинжлэх болно. Тэгвэл тэр Алтайн улс Монгол орны хаана байдаг? Ямар газар вэ? За Монгол орны газар зүйн зурагт уулархаг газрыг хүрэн өнгөөр тэмдэглэсэн байдаг. За Алтай нуруу бол Монгол орны Баруун аймаг болох Баян Үлгийн ховд Говьалтай аймгийн 900 гаруй км газар нутгийг хамарч сунаж тогтсон байдаг. За энэ Алтай таван богд буюу энэ Алтай нуруу бол Монголын хамгийн өндөр улс бөгөөд Баян Үлгийн аймгийн Цэнгэл Улаанхус сумын заагт оршдог. За Алтай таван богд бол 5 оргилтой бөгөөд үүнээс гадна бас Монголын хамгийн том 3 мөсөн гол болох Ботаныны мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол байдаг бөгөөд хамгийн том нь Ботаныны мөсөн гол бөгөөд 14 км урттай Сүүшиг цагаан гол байдаг. Одоо наагур нурсж байгаа энэ гол бол энэ мөсөн гол байна. За та нар магадгүй Алтай таван богдод очиж байсан байхаа. 1996 онд Алтай таван богдын байгалийн цогцлбор газар хэмээн улсын хамгаалтад авсан байдаг. За 2012 онд ерөнхийлөгчийн зарлагаар төрийн тахилгад уул олгожээ. Анх 1956 онд Монгол уулчид авирснаас хойш 700 гаруй гадаад дотоодын уулчид авирсан гадаадын жуулчдын сонирхлыг татсан аялал жуулчлалын газар болж чадсан байна. За Алтай таван богдын оргилын хамгийн өндөр нь Хүйтний оргил бөгөөд далайн түвшнөөс 4374 метрийн өндөрт байдаг Монголын хамгийн өндөр цэг юм аа. За өнөөдөр та нар мэдлэг ухаанаараа уралдаж хамгийн өндөр цэг болох энэ Хүйтний оргил руу авирах болно. За эс эрдэнийн Алтай. Миний бие Баруун Алтайн улсыг 2 жилийн өмнө анх удаа үзээд дэрэгдээ байгаа тэнгэртэй сайхан энэ ууланд өдий хүртэл хурч ирэх сүүхээгүй явсандаа ихэд гутарч билээ. Энэ бол үнэндээ ашиггүй өнгөрүүлсэн цагаа эргэж харамссан харамсал байлаа. Баян нуур хэмээх тохилог суурангийн хаяанд ховд голын тавилангаар гарч байхад байгалийн сүр хүчин, уян зөөлөн байдал, давтагдшгүй гоо үзэсгэлэн аль нь нэг хэсэгхэн газар тэгж хослон тогтсныг гайхмаар байв. Хүрэн улаан, ногоовтор, хөх саарал өнгийн хатан улс, голын тунгалаг ногоон усанд толтон гаднаас үзэхэд амьдралгүй мэт баргар бөгөөд эгц цавчин уусаар хавчигдсан хүндийд шим ертөнцийн хүчийг зориуд үзүүлсэн үзмэр мэт намжаа их улаас өврөл чацарганы мод улайран шаргалтаж байв. Ховд голын баруун бед
намрын ухаа саарал униар татсан нэгэн цуваа хүрмэн уул. Түүний цаадтай нэгэн цуваа хөх хадан уул. Бас түүний цаана өөр нэг цуваа харуул. Бүр цаана нь цам гарвын мөнх цаст оргил, сүүдэр талдаа хөх цэнхэр, наран талдаа гэлгэр цагаан туяатай байгаа. Тэр бүхнийг үгээр эвлүүлэн хэлэх байтугай өнгөөр ялган зурхтаж бэрх ажээ. Газар дэлхий дээр ямар олон янзын будаг байдгийг тэгхэд бодсон юм. Адгийн наазхан салхины өнгийг төсөөлж болох байв. Ховдголын хүндээд намуухан шар салхи сэмхэн гисэчилж байхад тэртээ ундрын гадна цохоонд хар салхи. Цам гарвын хэр оройгоор дунд цагаан салхи салхилж байх шиг санагдсан. Нисэх онгоцоор ховд хотоос Үлгий хот орж явхад цам гарвын дүлий цагаан оргил зэрэгцээд ирэхийн үес тэр оргилийн хүйтэн чихүн амьсгал онгоцны бууруус нэвт үлээх мэт ар нуруу руу хүйд оргиж байв. Тэртээ умар зүгт хархираа түргүний шовх оргилууд бялбалцсан харагдана. Тэдгээрийн наад захынхан асар том болор тастууд мэт гэрэл цацруулан цаад захынхан үүл алин болох нь ялгахдахгүй хөхрөн зурааж байв. Тэр оргилууд газраас ургаж тогтсон биш. Тэнгэрээс бууж тогтсон мэт ажээ. Ийм сүрлэг сайхан ертөнцид замаа олж эцсээ хүртэл явах эрэлхийг зорих хэрэгтэй босоо гэж бодогдсон. Энэ сүрлэг сайхан ертөнцид уран бүтээлч хүн, бичгийн хүн өчүүхэн атаархалд автагдан бухимдахгүй гүдэсгэн явах ёстой. Би өөртөө нуугдсан уулын оргилд хүрэхээр явна. Та намайг сэрээж тосолов, алтай хайрхан уулна гэж дотроо шивнэн явж билээ. За одоо бүгдээрээ ихэд утгыг нь сайн мэдэхгүй байгаа үгийг олж хам орчноос нь таамаглан тайлбарлаарай. За багш нь та нарыг бас эдгээр үгсийн утгыг мэдэхгүй байж магадгүй хэмээн оруулсан байгаа. За багшийнхаа тарааж өгсөн ажлын хуудсан дээр за эдгээр үгсийг хам орчноос нь таамаглан бичээд дараа нь толичгийн тайлбартай тулган өөрийн үнэлгээгээ хийгээрэй. За уг тус бүрийг зөв тайлбарласан бол тус бүр нэг оноо өгч өөрийн үнэлгээгээ хийгээрэй. За одоо жишээлбэл сүүхэггүй гэсэн үг байна тийм ээ. За энэ үгийн утгыг таамаглахдаа хам орчноос нь таамаглах юм бол тэнгэртэй сайхан энэ ууланд өдий хүртэл хурч ирэх сүүхэггүй явсандаа ихэд гутарч билээ. За гэсэн өгүүлбэрийг уншихад сүүхэггүй гэдэг үг ямар утгаар орсон юм болоо? За голын тавилан гэсэн үг байна. За ховд голын тавилангаар гарч байхад гэж ихтер одоо бичсэн байгаа. За тэгэхээр энэ бол мэдээж хувь тавилангийн тавилан биш тийм ээ. За тэгвэл энэ голын тавилан гэхээр юу яаж болох вэ? За цавчим. За ихэд бол экс цавчим уулсаар хавчигдсан хөндий гэж ингэж дүрсэлсэн байгаа. Тэгэхээр энэ маань цавчим уулс гэж байгаа болохоор ямар уулыг хэлдэг юм болоо? За мөн намжаа гэд. За ихэд бол үзмэр мэт намжаа их улаас шаргалт нь гэж дүрсэлсэн байгаа. Тэгэхээр үзмэр мэт намжаа их улаас гэхээр энэ ямар улаас юм болоо? Улаасыг тодтгосон нэр ах шиг байна тийм ээ. За хүрмэн, цуваа хүрмэн уул гэсэн байгаа. Тэгэхээр энэ болохоор ямар уул байж болох вэ? За мөн уулын хэр гэсэн үг маань цамб гарвын хэр оройгоор дунд цагаан салхилна гэж ихтер бол орсон байгаа. Тэгэхээр энэс үцгэд уулын хэр гэж одоо юу гэдэг юм болоо? За энэ гүдэсхэн гэсэн үг байна тийм ээ. За энэ бас зохиолын төгсгөл хэсэгт бол гарсан байгаа. Гүдэсхэн явах ёстой гэж. Тэгэхээр энэ маань юу гэсэн утгатай юм болоо гэх. За одоо ингээд та нар бүгдээрээ эдгээр үгсийг өөрийнхөө хам орчноос нь таамаглаж бичсэн байхаа гэж багш нь бодож байна. За одоо бүгдээрээ толигчгийнхаа тайлбарлая. За сүүхэггүй гэдэг нь овсгоо самбаагүй гэсэн үг байна. За голын тавилан гэдэг нь голын гарам буюу голын гарцыг хэлдэг юм байна. За ихт цавчин уул гэдэг нь ихт дээшээ хэлбэртэй хадыг хэлдэг. За намжаа их улаас гэж гарсан байгаа. Энэ болохоор тийм дүлгөөн тайван улаас гэсэн утгаар орсон байна. За хүрмэн уул гэсэн байгаа. Хүрмэн гэдэг нь уулын орой буюу цээжийн биеэр сул чулууг бүрхсэн. Тийм сул чулуутай тийм
уулыг бол хөрмөн уул гэж хэлэх нэ. За уулын хяр гэдэг нь өндөрлөг уул нуруудын дээд эренгийг бол уулын хяр. Одоо уулын бил гэдгийн эсрэг өгнө гэсэн үг. За гүдэсхэн гэдэг маань шулуун, иршүүд, төлөв, төвшин гэсэн утгатай. За одоо та нар энэ багшийнхаа виртуаль тайлбартай өөрийнхөө тайлбарыг тулгаад өөрийн үнэлгээгээ хийгээрэй. За одоо бүгдээрээ дараачихаа үйл ажиллагаандаа оръё. За ажлын хуудсан дээр байгаа үйл ажиллагаа 2 руугаа орцгоё. За их хідэн цогцлбороос бүтсэн бэ. За та нар ажлын хуудсан дээр ихээ сайн хараарай. Тэгээд цогцлбор бүрийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг олж оновчтой гарчиг өгөх ёстой. За одоо цогцлбор 1 буюу энэ маань эхлэл хэсэгт байна. За цогцлбор 1 нь миний бие баруун улс Алтайн улсыг 2 жилийн өмнө анх удаа үзээд дэрэгдээ байгаа тэнгэртэй сайхан энэ ууланда өдий хүртэл хурч ирэх сүүхээгүй явсанд ихэд готорч илээ гэв. Энэ бол үнэндээ ашиггүй өнгөрүүлсэн цагаа эргэж харамсал байлаа. За одоо энэ хэсгийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр нь аль нь юм болоо? За бараг та нар олсон байгаах тийм ээ. За энэ цогцлборын хамгийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр нь энэ бол үнэндээ ашиггүй өнгөрүүлсэн цагаа эргэж харамсал байлаа. За одоо энэ гол санаанаас бүгдээрээ оновчтой гарчиг өгье. Тэгэхээр энд юуны тухай өгүүлсэн болоо? Ямар гарчиг өгч болох вэ? За багш нь энд харамсал гэсэн гарчиг өглөө. За та нар бас ингэж өгсөн байхаа. За дараагийн цогцлбор руугаа оръё. За цогцлбор 2 буюу энэ ихийн маань гол хэсэгт орж байна тийм ээ. За Баяннуур хэмээх тоглох суурингийн хаяанд ховд голын тавилангаар гарч байхад байгалийн сүр хүчин, уян зөөлөн байдал, давтагдашгүй гоо үзэсгэлэн аль нь нэг хэсгийн газар тэгж хослон тогтсныг гайхмаар байв. Хүрэн улаан, ногоовтор, хөх саарл өнгийн хадан уус голын тунгалаг ногоон усанд толдно. Гаднаас үцхэд амьдралгүй мэт баргар бөгөөд эгц цавчин уулсаар хавчигдсан хүндийд шим ертөнцийн хүчийг зориуд үзүүлсэн үзмэр мэт намжаа их улаас үрэл чацарганы мод улайран шаргалтаж байв. Ховдголын баруун бед намрын ухаасаар л уняар татсан нэгэн цуваа хүрэн уул, түүний цаадтай нэгэн цуваа хөх хадан уул, бас түүний цаана өөр нэгэн цуваа харуул, бүр цаана нь цам гарвын мөнх цаст оргил сүүдэр талтаа хөөгцөн хэр наран талтаа гэлгар цагаан туяатай байгаа. Тэр бүхнийг үгээр эвлүүлэн хэлэх байтугай өнгөөр ялган зургатаж бэрх ажээ. За энэ цогцлборын гол санааг илэрхийлсэн өгүүлбэр нь юу яаж болох вэ? Энэ цогцлборт яг юуны тухай өгүүлсэн юм болоо? За тэгээд болохоор багш нь гол санааг нь илэрхийлсэн өгүүлбэрийг байгалийн сүр хүчин, уян зөөлөн байдал, давтагдшгүй гоо үзэсгэлэн аль нь нэг хэсгэн газар тэгж хослон тогтсныг гайхмаар байв. Зохиолчдоор байгалийн сайхныг гэж гайхаж биширсэн тийм ээ. За энэ гол санааг илэрхийлсэн өгүүлбэрээр гаргаж болно. За одоо энэ өгүүлбэрээс бүгдээрээ оновчтой гарчиг өгье. За энд ямар гарчиг өгч болох вэ? За энэ багш нь болохоор байгалийн гоо үзэсгэлэн гэсэн гарчиг өгсөн. За та нар бас энэс өөрөөр өгсөн байж болно. За дараагийн цогцлбор 3 буюу энэ мөн гол хэсэгтээ орох юм байна. За газар дэлхий дээр ямар олон янзын будаг байдгийг тэгэхэд бодсон юм. Адгийн наад захан салхины өнгийг төсөөлж болох байв. Ховд голын хүндийд намуухан шар салхи сэмхэн эсүүчилж байхад тэртээ ундрын хадан зохионд хар салхи цам гарвын хэр ороогоор дунд цагаан салхи салхилж байх шиг санагдсан. Нисэх онгоцоор ховд хотоос үлгий хот орж явхад цам гарвын дүлий цагаан оргил зэрэгцээ дэрхийн үс тэр оргилийн хүйтэн чихүн амьсгал онгоцны бөөрөөс нэгт үлээх мэт ар нуруу руу хүйт оргиж байв. Тэртээ умар зүгт хархираа түргний шовшов хориглууд гялбалцсан харагдана. Тэдгээрийн наад захынхан асар том болор талстууд мэд гэрэл цэцруулна. Цаад захынхан уул аль нь болох нь ялгахдахгүй хөхрөн зурааж байв.
Тэр оргилууд газраас ургаж тогтсон биш, тэнгэрээс бууж тогтсон мэт ажээ. За 3 дугаар зохицолборын гол санааг илэрхийлсэн өгүүлбэр нь аль байж болох вэ? За бүгдээр анхааралтай сайн уншаарай. За энд юуны тухай өгүүлсэн байна вэ? За тэгэхээр энэ зохицолборын гол санааг илэрхийлсэн өгүүлбэр нь бол газар дэлхий дээр ямар олон янзын будаг байдгийг тэгэхэд бодсон юм. Адгийн наад зах нь салхины өнгийг төсөөлж болох байлаа. За ингээд байгаль дэлхий дээр маш олон янзын өнгө будгийн хослол зохицол бол байдгийг гэдгийг зохиолж гаргаж өгсөн байна. За одоо бүгдээрээ энэ гол санааг илэрхийлсэн өгүүлбэрээсээ ямар гарчиг өгч болох вэ? За тэгэхээр багш нар дээр байгалийн өнгө гэсэн гарч өгсөн. За та нар бас үүнээс өөр гарчиг бас өгч болно. За дараагийн цогцлбор 4 буюу энэ бол хийман төгсгөл хэсэг байх нэ. Ийм сүрлэг сайхан ертөнцид замаа олж эцээ хүртэл явах эрэлхийг зорих хэрэгтэй босуу гэж бодогцсон. Энэ сүрлэг сайхан ертөнцид уран бүтээлч хүн, бичгийн хүн, өчүүхэн атаархад давтагдан бухимдахгүй гүдэсхэн явах ёстой. Би өөртөө ноогдсон уулын оргилд хүрэхээр явна. Та намайг сэрээж тусуулав. Алтай хайхан уул минь гэж дотроо шивнэн явж билээ. За энэ хэсгийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр нь за ийм сүрлэг сайхан ертөнцид замаа олж эцээ хүртэл явах эрэлхийг зорих хэрэгтэй босуу гэж бодогцсон. За одоо эндээс бүгдээрээ өнөөштэй гарчиг өгье. Ямар гарчиг өгж болох вэ? За энэгээр бол багш нь ухаарал гэсэн юм гарчиг өгсөн. За одоо бүгдээрээ эндээс харцгаа. Ингээд энэ их маань нийтдээ 4 цогцлбороос бүтсэн байна. За ингээд цогцлбор тус бүрийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэр багш нарт харуулж байна. За тэгэхээр 1-р цогцлборт бол зохиогч тэр үр ашиггүй өнгөрүүлсэн цаг хугацаанд бол маш их харамсаж харуулсан өнгө эсэл нь илэрч байна. За 3-р цогцлбор дээр бол зохиогч тэр байгалийн гой үзэсгэлэн харж гайхан биширсэн багтсан дэм өнгө эс илэрч байгаа бол 4-р цогцлборын төгсгөл хэсэгт нь энэ сүрлэг сайхан ертөнцид бол зөв амьдрах ёстой гэдгийг ухаарсан өнгө эс зохиогчийн хандлага илэрч байна. За одоо эдгээр гол санаанаас юу гэсэн дүгнэлт хийж болох вэ? За тэгэхээр хүн ер нь бид байгалийн сүрлэг сайхныг харж, түүнийг мэдэрч, сэрж, амьдралынхаа замаа зөв болж явах ёстой гэсэн юм дүгнэлтэнд бол хүрч болно. За одоо бүгдээрээ ажлын хуудасны үйл ажиллагаа 3 руугаа орцгоё. За энэ ихийг уншаа та нарт юу харагдаж, юу сонсогдож, юу мэдрэгдэж, бас юу үнэртэж, амтагдаж байна вэ? За энэ ажлын хуудас дээр хань хүснэгтэнд өгснөөр за харах мэдрэгүүдээ хүний 5 мэдрэгүүд өртөж байгаа зүйлийг та нар ихээс л олж бичих ёстой. За тэдгээрийг ямар гэсэн тэмдэг нэрээр тодотгож өгсөн байна. За тэрийг яаж дүрсэлсэн болохыг нь бол олж бичих ёстой. Тэгээд тайлбарлах ёстой. За тэгээд дараа нь багшийнхаа өөрийнхөө бичсэнийг нэг багшийнхтайгаа харьцуулна. Оноо өгч өөрийн эмнэлгийг хийгээд яваарай. За ихийг уншихад юу харагдаж байсан бэ та нарт тийм ээ? Тэрийг маш сонин содноор уран яруугаар хэрхэн дүрсэлсэн байна вэ? За бүгдээрээ хамтдаа харцгаая. За багш нь ингэж үтсэн байгаа. За энэ бидэнд юу харагдсан байна вэ гэхээр уус харагдсан байна. Өндөр уусын оргил харагдсан байна. За мөн улаас, үрэл, чацрагны мод харагдсан. За ямар уулс байна вэ гэхээр хүрэн улаан, ногоовтор, хөх саарл өнгийн хадан уулс, голын тунгалаг ногоон усанд толдно гэж ингэ дүрслэн бичжээ. Энэ яагаад толимт тунгалаг усыг ногоон өнгөтэй гэсэн юм болоо? Тэгэхээр энэ бол ногоон замагны бол өнгө биш. Тунгалаг усанд буусан тэр уулын өнгө бөгөөд уулыг бол амьтай болгож ингээд толинд хардгүй мэтээр амьдчилж гэж урнаар дүрсэлжээ. За мөн амьдралгүй мэт баргар уул, эгт цавчин уул. За ингэхэд бол энэ уулыг бол хар бараан өнгийг бол хүний амьдралд нь таагүй зүйл тохиолдож баргар царайлахтай адилтгаж ингэж дүрсэлсэн нь бол маш тийм өвөрмөц дүрслэл болсон байна.
За ховд голын баруун биед намрын ухаас арал униар татсан нэгэн цуваа хүрмэн уул. Бас түүний цаанд цуваа хар уул. Сүүдэр талдаа хөх зэнхэр наран талдаа гялхал цагаан туяатай байна. Хэмээн ингэж төрсөлсөн байна. За цамб гарвын дүлий цагаан оргил хархираа түргний шовх оргилууд гялбалцсан харагдана. За тэдгээр нь асар том болор тастууд мэд гэрэл цэцруулан хөхрөн зурайж газраас ургаж тогтсон биш. Тэнгэрээс бууж тогтсон мэд харагдана хэмээн урнаар дүрслэн харуулжээ. За энэ хэсэгт тэр дүлий цагаан оргил гэхэд дүлий гэдэг үгийг яагаад сонгосон юм болоо та нар юу гэж бодож байна? За тэгэхээр энэ цамб гарын мөнх цастай оргил бол маш өндөр учраас тэр хүний дуу хүрхээргүй, юу ч сонсогдохооргүй гэдгийг дүрслэхийн тулд дүлий гэдэг үгийн утгыг ингэ шилжүүлэн өөрмөц сонин содноор ингэ дүрслэн бисэн маш оновчтой болжээ. За мөн эгц цавчин уусаар хавчигдсан хүндийд шим ертөнцийн хүчийг зориуд үзүүлсэн үзмэр мэт намжаа их улаас үрэл чацрагны мод улайран шаргалтаж байв. За энэ дүрслэл байна. За энэ төслөлд нөгөө намжаа гэдэг үгийг бид урд нь нөгөө дүлгөөн тайван утгатай гэж ингэ тайлбарлсан байгаа тийм ээ. За тэгвэл энэ уулын хүндийд бол ямар ч салхигүй тайван намуухан дүлгөөхөн байдаг учраас тэр хавийн улаас модыг одоо дүрслэхдээ намжаа их улаас гэж ингэж дүрслэн бичсэн байна. За бүгдээрээ одоо ихийг уншихад яг юу сонсогдож байна вэ? Юу сонсогдсон бэ? За мэдээж та нарт бол салхины чимээ, салхилах чимээ бол сонсогдсон байх тийм ээ. За тэгэхээр салхи өнгөтэй юу? Та нар юу гэж бодож байна? За гэтэл зохиогч энэ ихэд шар салхи, хар салхи, дунд цагаан салхи хэмээн ингэж салхийг бол өнгөөр дүрсэлсэн ямар учиртай юм болоо? За гэтэл тэр ховд голын хүндийд намуухан шар салхи сэмхэн хэсүүчлэн гэж дүрсэлсэн байгаа. Энэ яагаад намуухан шар салхи гэсэн юм бол? Яагаад заавал тэр ховд голын хүндийд намуухан шар салхи хүчтэй салхилахгүй ингээ сэмхийн хэсүүчлээд байгаагийн учир нь юу юм болоо? Юу гэж бодож байна хүмүүс те? За тэгэхээр энэ ховд голын хүндийд бол намжаа их улаас үрэл чацрагны мод ингээд улайран шаргалтаж тэр хавийн орчин ингээд нийлхийдээ ингээд улаан шар ингэж харагдаж байгаа учраас тэр улаан шар өнгө маань өөрөө тэр намуухан дүлгөөхөн учраас тэр хавьд тийм намуухан шар салхи бол одоо хүчтэй салхилахгүй харин тэр их моддын дундуур ингээд сэмхийн хэсүүчлэн салхилж байгаа гэх мэтээр маш тийм өвөрмөцөөр сонин содноор ингэж дүрсэлжсэн биш гайхалтай болсон байна. За харин тэртээ ундрын хар бараан хүрэн улсын оройгоор хар салхи салхилна гэсэн. Энэ бол мэдээж тодорхой. Яагаад тэгэхээр тэр хавийн орчин хар бараан учраас хар салхи салхилнаа гэж ингэж бичсэн байгаа. За гэтэл цамб гарвын хэр мөнхцтэй оройгоор дунд цагаан салхи салхилж байх шиг зохиогч санагдсан. Яагаад тэгэхээр энэ бол тухайн тэр уулын орой маань мөнхцтэй учраас тэр хавьд бол цагаан би салхи салхилнаа гэж ингэж зохиогч маш тийм өвөрмөцөөр ингэ салхийг өнгөөр ингэ дүрсэлж бичсэн гайхалтай болсон байна. Ингээд ихийг уншихад ихийн тэр зохиогчийн биед нь ч юм юу мэдрэгдэж байгааг зохиогчдыг дүрсэлсэн байгаа. За бүгдээрээ тэр дүрслийг олоороо тийм ээ. За ялангуяа тэр нисэх онгоцоор явж байхад тэр зохиогч нэг юу мэдрэгдсэн бэ гэх. Ховд хотоос үлгий орж явхад цамб гарвын дүлий цагаан оргил зэрэгцээд ирэхийн үс. Тэр оргилын хүйтэн жихүүн амьсгал онгоцны бөөрөөс нэвт үлээх мэт ар нуруу руу хүйт оргиж байв. За хэмээн зохиочлол бичсэн байгаа. Тэгэхэд энд бол энэ тэр зохиогчийн хүрлцэх мэдрэгүүд мэдрэгснийг энэхүү маш урнаар ингэж адилтхан дүрсэлжээ. За ихийг уншихад бас юу өнөртөж, юу амтагдаж болох вэ гэд. За магадгүй. Ховд голын хүндийд намжаа их улаас үрэл чацрагны мод улайран шаргалтаад тэр модын жимс чацраг нь өнөртөж бас амтагдаж шиг болох байх тийм ээ. За одоо бүгдээрээ хичээлээ хэрхэн ойлгосноо шалгацгаая. За эхийн сэдэв буюу ихэд дэвшүүлсэн асуудлыг тодорхойлоорой. За байгалийн тухай, өвөл цагийн тухай, алтайн тухай, их нутгийн тухай. За эдгээр хариултаас нэгийг нь сонгоорой. Энэ ихэд юуны тухай өгүүлсэн юм болоо? За
Зөв хариулт нь Алтай тухай. За хэдийгээр энэ ихэд байгалийн тухай өгүүлж байгаа, мөн их нутгийн тухай өгүүлж байгаа боловч яг энэ зохиогч нь өөрийнх нь төрсөн их нутаг бол биш. Тэр Алтай өндөр сурлаг уулсаар 2 жилийн өмнө очиж аялсан талаараа бичсэн байгаа тийм ээ. Тэр Алтай улсын өндөр сурлаг, Алтай улсын өвөрмөц тогтцсон тухай маш их гайхан магтаж биширч бичсэн нь бол тухай байгаа учраас энэхийн сэдэв бол Алтай тухай гэж бичиж болох нэ. За одоо бүгдээрээ үгийн утга буюу за ихэд буй хэр буюу уулын хэр гэдэг үгийн утгыг зөв тайлбарласан хэсгийг болоорой. За уулын бил, өндөрлөг уулын дээд ирмэг, эмээлийн хэр. За эдгээр хариултаас нэгийг сонгоорой. Уулын хэр, цамбгарвын хэр ороогоор дунд цагаан салхи салхилна гэж зохиогдсон байсан тийм ээ. За энэ зөв хариулт нь болохоор өндөрлөг уулын дээд ирмэг ийг бол уулын хэр гэж хэлэх нэ. За дараагийн одоо бүгдээрээ сонин содон төрслөлттэй холбоотой даалгаврыг гүйцэтгэе. За ихэд байгаа дараах өгүүлбэрүүдээс ялгаатай өгүүлбэрийг олно. Цамб гарвын дүлий цагаан оргил зэрэгцээд ирэхийн үес хүйтэн жихүүн амьсгал онгоцны бөөрөөс нэвт түлээх мэт ар нуруу руу хүйт оргиж байв. Тэр оргилууд газраас ургаж тогтсон биш тэнгэрээс бууж тогтсон мэт ажээ. Миний би баруун Алтай улсыг 2 жилийн өмнө анх удаа үзсэн. Ховтголын хүндээд намуухан шар салхи сэмхэн хэсвчлэн. За энэ 4 өгүүлбэрээс 3 өгүүлбэр нь бол одоо маш тийм сонин содон уран яруугаар илэрхийлж бичсэн байгаа тийм ээ. Гэтэл нэг өгүүлбэр нь бусдаас арай өөр ялгаатай. За тэр нь юу вэ гэхээр В хариулт буюу миний би баруун Алтай улсыг 2 жилийн өмнө анх удаа үзсэн гэсэн зохиогч юм байна. Өгүүлбэр байна. За одоо эхийн өнгө аяс буюу үнэлэмж хандлагыг олох даалгаврыг бүгдээрээ хийцгээе. Дараах өгүүлбэрт зохиогчийн ямар өнгө аяс үнэлэмж илэрч байна вэ? Ийм сүрлэг сайхан ертөнцид замаа олж өчүүхэн атаархалд автагдсан бухимдахгүй гүдэсхэн явах ёстой. За энд харамссан өнгө аяс, бахархсан өнгө аяс, ухаарсан өнгө аяс, гайхан биширсэн өнгө аяс. За эдгээрээс аль нь байж болох вэ? За тэгэхээр энэ мэдээж зохиогч юуг ухаарсан бэ гэхээр ийм сайхан ертөнцид хүн зөв амьдарч альваа зүйлд бухимдалгүй гүдэсхэн явах ёстой гэдгийг бол ухаарсан байна. За одоо бүгдээрээ өгүүлбэртэй холбоотой сарлага хийцгээе. За ховтголын хүндээд намуухан шар салхи сэмхэн хэсүүчилж цамбгарвын хэр ороогоор дунд цагаан салхи салхилна. За гэсэн нийлмэл өгүүлбэрийн холбох арга хэрэглүүрийг олоорой. За энэ нийлмэл өгүүлбэр маань дотроо 2 өгүүлбэрээс бүтсэн байна. Ховтголын хүндээд намуухан шар салхи хэсүүчлэн гэсэн нэг өгүүлбэр байна. За цамбгарвын хэр ороогоор дунд цагаан салхи салхилна гэсэн 2 өгүүлбэр маань нийлээд нийлмэл өгүүлбэрийг бүтээжээ. За тэгэхээр энэ 2 өгүүлбэр хоорондоо яаж холбогдсон бэ? За энэ 2 өгүүлбэрийн маань үйл явдал ингээд зэрэг болж гин үү? Эсвэл дараалж болж гин үү? Нэг нь нөгөөгөөс шалтгаалж болж гин гэдэг та нар сайн ажиглаарай. За ингээд үзэхэд ховтголын хүндээд шар салхи салхилж байхад цамбгарвын орой дунд цагаан салхи салхилж байгаа гэдэг энэ 2 үйл явдал маань нэгэн зэрэг болж байгаа. Бөгөөд хэсүүчилж гэдэг хэмээн зэрэгцгийн Ж гэдэг нөхцлөөр холбогдсон байна. За тэгэхээр энэний зөв хариулт нь юу яж болох вэ гэхээр зэрэгцүүлэн холбох Ж нөхцлөөр холбогдсон байна. За дараагийн өгүүлбэртэй холбоотой сарлага байна. За дараах өгүүлбэрүүдээс цөм өгүүлбэрийг олоорой. Тэртээ умар зүгт хархираа түргэний шовх хоригдлууд галбалцсан харагдана. Ховтголын хүндээд намуухан шар салхи сэмхэн хэсүүчлэн. Тэртээ өндрийн хатан зохионд хар салхи салхилна. Мод шаргалтаж байв. За энэ 4 өгүүлбэрээс цөм өгүүлбэр болно. Тэгэхээр цөм өгүүлбэр гэж юу хэлэх вэ? Бид бол 6 дугаар ангидаад үзсэн байгаа тийм ээ. Тэгэхээр цөм өгүүлбэр гэдэг маань зөвхөн өгүүлбэрийн гол гишүүд буюу өгүүлэгт хүн, шууд тусгатхан, өгүүлхэн гишүүнээс бүтсэн өгүүлбэрийг цөм өгүүлбэр гинэ. За харин тэр гол гишүүдийг дэлгэрүүлж гишүүд орсон байвал цөм бус өгүүлбэр болно.
За тэгэхээр та бүгдээ энэ өгүүлбэрийг сайтар ажиглаарай. Тэгэхээр бид цөм өгүүлбэрийг олох хэрэгтэй гэхээр зөвхөн өгүүлбэрийн гол гишүүдээс бүтсэн өгүүлбэрийг олох хэрэгтэй байна, тийм ээ. За тэгэхээр энэ зөв хариулт нь мод шаргалтаж байв буюу мод гэдэг үг маань өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн гишүүн. Шаргалтаж байв гэдэг нь өгүүлбэрийн гишүүн учраас энэ бол өгүүлэгдэхүүн өгүүлбэрээс бүтсэн хоёр гишүүнд цөм өгүүлбэр байна. За одоо өнөөдрийнхөө хичээлээ бүгдээрээ дүгнцгээе. Эсвэрдний энэхүү аян замын тэмдэглэлд тухайн газар орныг 5 метр хүүгээрээ хүртэх мэдрэмжийг төрүүлсэн нь тухайн газар оронд очисон мэт санагдлаа. За мөн байгалийн юмс үзэгдлийг хүний сэтгэлд бууж нүдэнд харагдтал төрслөхтэй тэмдэг нэрийг маш оновчтой сонгож сонин содноор урнаар дүрслэн бичжээ. За зохиогч үр ашиггүй өнгөрүүлсэн цаг хугацаанд харамсаж энэ сүрлэг сайхан ертөнцид бусдын атаархалт үл автан бохимдохгүй зөв амьдарч явах ёстойг ухаарсан өнгө айсаар үзэл бодлоо илэрхийлэн гаргажээ. За одоо бүгдээрээ гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. За ингээ гэрийн даалгавар та нар Монгол орныхоо байгалийн сайхнаар аялсан аян замын тэмдэглэл бичнэ. За энэхүү тэмдэглэлээ бичихдээ энэхүү Алтай гэсэн ихийнхээ бүтэцээ уран дүрслэл за хэв маяг зэргийг ашиглаад бас мэдрэмж сэтгэлдээ оруулан илэрхийлж жирээ. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.